Энэ үеийн дугаарыг олон улсын ботоны сайт OneXP хамтран хүргэж байна. Хэрэг та начи Dota тоглодог, дуртай тоглоомынхоо тэмцээн үзэх дуртай 18-аас дээш настай бол өөр төгрөх боломжит үнгээр бооцоо тавьж өөрийгөө хэд хатгаас сэргийлж хариуцлагатай байна гэдэгт бид итгэж байна. Бүртгэл үүсгэхдээ sign up төслүүрдээ дараад утасны дугаар эсвэл шуулдангийн хаягаараа бүртгүүлээд урамшууллын код хэсэгт товчлуулсан промо кодыг ашиглан эхний цэнэглэлтэндээ 100% deposit бонус аваарай. Эрсдэлээ тооцоолж судалгаатай ухаалгаар бет хийн гэдэгт бид итгэж байна. За тэгэхээр энэ удаагийн дугаартаа Elevation буюу өндөр гэх сонирхолтой киног туршлан хүрэхээр бэлдлээ. Киноны үйл явдал 3 жилийн өмнө Reapers хэмээх нууцлаг махчин амьтад газар доорх нүхнээс гарч ирж хүн төрлөختний ихэнх хэсгийг хоромхон зүрт устгана. Одоо түүнийг устгах ямар ч зэвсэг байхгүй ч эцэг хүмүүс маш ачаалалтайгаар амьд үлдэж чадна. Тэдгээр амьтад далайн түвшнээс дээш 8000 фут буюу 2438 метрийн ба түүнээс дээш өндөрт гарч ирдэггүй тул амьд үлдгэсэд өндөрлөг аюулгүй газарт амьдарсаар 3 жил болжээ. Тэдгээр өндөрлөг газруудад тарханч суурьшсан бүлэг хүмүүсийн нэг бол Colorado мужийн Front Range дэх refugee буюу хорогдох байр бөгөөд тэнд ганц бие эцэг Will уушигны өвчтөй хүү Hunter-тайгаа хамт амьдардаг. Мөн тэр хорогдох байранд X эрдэмтэн Nina тэдгээр амьтдын сул талыг олохын тулд харийн амьтдыг устгах нэгэн төрлийн зэвсгийг гаргаж авахар ажиллаж байх бөгөөд өмнө нь түүний судалгааны ажлын экспедицийн үеэр харийн амьтан тэднэрүүд хайрч түүнтэй хамт явж байсан Will-ийн эхнэр Tara алуулсан бөгөөд үүнээс болоод Will нэлээд сэтгэлээр унаж Nina-тай ч тийм сайн харилцаатай биш байх бөгөөд Nina ч өөрөө үүнд маш их шаналж хаа нэг шил виски ууж Tara-гийн нүхэл өөрийгөө буруутгана. Will-ийн хүү Hunter хэдэн сар тусгаарлагдсны дараа нууцаар хорогдох байрнаас гарч харийн амьтдыг ажиглаж байтал түүн рүү гинтэл дайрч Hunter зөвцсөөр арай гэж л аюулгүй бусад орж амжив. Хөрс зэрэгэлдээ оршин суугчид үлдсэн цахилгаан эрчим хүч хэмнэхийн тулд радиогоо унтрааж оронд нь туг далбаагаар харилцаж мэдээлэл солилцсон. Тэр өөрөө Will-ийн ганц хүү Hunter өвчний улмаас хүчил төрөгчийн авраа зүүх шаардлагатай тул хүчил төрөгч дууссан үед яаралтай сольж өгөх хэрэгтэй болдог. Гэсэн ч хүчил төрөгчийн шүүлтүр дуусч байгааг Will олж мэднэ. Ингээд Will ганц хүүгээ аврахын тулд төлөвлөгөө боловсруулж Colorado мужийн Front Range дэх Boulder-ийн нэмлэгээс хүчил төрөгчийн аппарат авахар аян замд явна. Тэр өөрөө хорогдох байрны эмээд хүүгээ үлдээгээд Nina дээрэж уулзна. Nina Will-ийг Colorado-гийн Boulder руу очино гэдэг бол амиа хорлож байгаа хэрэг маш аюултай гэдгийг тайлбарлаж өөр ямар нэгэн аргаар орлуулах хэрэгтэй гэсэн чинь Will түүнийг хүүчин лаборатори руу чин хүргэж өгнө. Надад тийш явах нууц зам байгаа. Хүүчин ажиллаж байсан ургааны түнэлээр хүрэх боломжтой нэвтрэх ам нь 8000 футээс дээш өндөр тул аюулгүй гэж тайлбарласнаар Nina харийн амьтныг алах арга замыг олохын тулд түүнтэй хамт явахаар болно. Кэти тэдэндээ нэгдэж аюулгүй шугамыг давж доошлсоор уурхай руу явцгаана. Nina өөрийн зохион бүтээсэн луужингийн төхөөрөмжтэй бөгөөд био цахилгаан Sorensen инфлюенсийн төслөмжтэй ойролцоох харийн амьтныг илрүүлэх боломжтой. Тэд замдаа харийнхны дарилтанд өртсөн армийн зэргүүдэд таарах бөгөөд гранат, харвагч, зэвсэг гэдэл хэрэглэж болох бүх хилээд зүйлсийг цуглуулж цааш явсаар хуучин цааны талбайн замыг дагаж өндөрлөг газар руу буцаж явна. Nina өөрийн зохион бүтээсэн луужингийн төхөөрөмжийн төслөмжтэй ойролцоох харийн амьтныг ирж байгааг илрүүлж өндөрлөг аюулгүй газар руу зүгтаасан боловч харийнх нь хитрхи хурдан тиймээс гүйвэл амжихгүй. Will-ийн төлөвлөгөөгөөр цааны лифтний цахилгааны үсгүүрийг асааж лифтийг ажилуулснаар бусдыгаа аварч аюулгүй шугамн дээр ирснээр харийн намтнаас арай хин мулт руу. Тэд хуучин хорогдох байранд амарч Nina харийн амьтдыг биологийн амьтад биш болохыг хэлж түүний хийсэн судалгааны үндсэн дээр харийн амьтад хоол иддэггүй, унтдаггүй гэж тайлбарлав. Маргааш өглөө тэд Will-ийн уурхайчин байхдаа ажиллаж байсан хуучин уурхай хонгол дэрнэ. Гэхдээ манай хүн яг аюулгүй гэдэгтээ бат итгэлгүй байх бөгөөд зөвхөн уурхай нэвтрэх ам буюу хоёр талаас орох ам нь 8000 футээс дээш тул харийн амьтад нэвтэрч орох боломжгүй гэж тайлбарлав. Гэсэн хэдиж уурхай хонглын төвшин аюулгүй шугамаас доош байрлах бөгөөд хэрэг тэд орвол Нинагийн лүүчин газар доор ажилтгууд бол ойролцоох харийн намтныг илрүүлж чадахгүйг анхааруулав.
Тэд уурхаа руу орсон ч аюулгүй шугамаас дээш барилах гарцыг харийн намтдын дарилтын үеэр гагнаж хаасан байсныг олж мэдсэн бөгөөд ингээд тэд уурхаа нь өөр нэг хонглоор явах хэдий ч энэ маш эрсдэлтэй буюу 1 км орчим аюултай хэсгээр явах тулд Нина ч уурлаж тэдгээр амьтад газар дороос гарч ирсэн. Тиймээс бид аюулгүй бүсээс доош орвол амиа хорлож байна л гэсэн үг гээд уурласны эцэст өөр сонголт байхгүй тул явахар шийднэ. Тэд уурхайн түнэлээр явах хэдий ч харийн намтад гарч ирж тэднийг ангуучлаа. Манай хэд зүгтэх хэдий ч харамсалтайгаар Кити өөрийгөө золиостоод гранат элбэлж харийн намтны хөнөөгөөд амиа алдана. Нина Вил хоёр зүгтэж аюулгүй шугамаас дээш гадаргуу дээр гарч ирнэ. Тэд аюулгүй бүсэд гарч ирснээр Нина уусмлын нөөцөө авахын тулд өөрийн ажиллаж байсан лабораторид буцаж очихыг хүсв. Учир нь харийн намтны үл нэвтрэх хайрсан соронзон хамгаалтын механизмыг бий болгодог бөгөөд сүмний хошуунд магним бодис болон уусмлыг түргэснээр хамгаалтыг нь нэвтэлж амьтныг устгах боломжтой гэж Нина таамаглана. Тэд бөөлөр рүү явж хуучин нэмлэгт ирээд Вилийн хүч шаардлагатай хүчил төрөгчийн шүүлтүр болон бусад дэмжлэгээний зүйлсийг авна. Энэ үед харийн намтад тэдэн рүү дайрсан боловч Вил түүнийг зогсоохын тулд ойролцох хийн баллон руу буудаж харийн намтныг дэлбэлж устгана. Удалгүй харийн намт нь баг багаар хөдөлж эхлэв. Энэ хооронд манай хоёр зөвтөж амжаана. Вил шаардлагатай зүйлээ авсан тул хүүхэд рүүгээ буцаж явахыг хүсэж байгаач Нина түүнийг өөрийнх нь өмнө нь ажиллаж байсан судалгааны төв болох хуучин лабораториулан хүргэж энэ боломжийг алдалгүй хэрэгтэй уусамлаа авч явахад нь туслахыг ятгана. Ингээд тэд лабораторид ирнэ. Нина харийн намтны дарилтын улмаас гэр бүлээ алдсныг Вил олж мэднэ. Нина уусамлаад туршиж харийн намтдыг хэрхэн халах талаар туршилтаа өргөжлүүлэхээр болж харин Вил хүүрүүгээ буцахаар болов. Удалгүй Нина хэд хэдэн оролдлого хийсний дараа лабораторид нэвтэрсэн харийн намтныг магний болон кобальтын холцтой уусамлаар түн рүү дайрсан харийн намтныг нэвт буудснаар нэг л сумаар амжилттай хөнөөж чадав. Энэ үед Вил пикап машиндаа сууж явах боловч дугуй нь хагарч осолдоно. Түүнийг харийн намтад араас нь хөөж байгааг мэдээд аюулгүй шугам руу яарангүй. Вил аюулгүй шугамд хүрэхийн өмнө харийн намтад түүнийг бүсэлж цааш явах гарц руу баална. Вилч хүүгээ бодоод бууж өгөлгүй тулалдах хэдэж сумгүй болно. Харийнхан түүн рүү дайрсан боловч Нина яг цагтаа ирж түүний гаргаж авсан уусмалтай магний кобальтын сумаар харийн намтныг нэг л буудахад өгийг нь нэвтэлж дотоод шаталтаас болж дэлбэрснээр харийн намтныг устгана. Тэд харийн намтад бол биологийн намтад биш, хар гэргийн дэвшилтэд технологи ашиглан бүтээгдсэн машинууд гэдгийг ойлгосон нь Нинагийн туршил судалгаа үнэн зөв байсныг нотлно. Тэд хорогдох байрандаа буцаж ирнэ. Вил хантер хүүгийнхээ амийг авраа зогсохгүй харийн намтныг устгах ажлыг эхлүүлнэ. Нина ойролцоох бусад хорогдох байрныхандаа мэдээлэл солилцож далайн дээрэмчдийн талбайг өргөснөөр харийн намтдыг хөнөөж чадсан гэдгээ зарлана. Тэд радио холбоогоос эргэж бусад амьд үлдэх зэдтэй холбогдож мэдээллийг түгээн кобальт магнигээр бүрсэн сумаар дэвсэглэж харийн намтдын эсрэг тулалдаж эзлэгдсэн хот суурингаа буцаан авч байгаагаар Elevation гэх кино маань төгсөнө. Энэ хүртэл үзсэн та бүхэндээ баярлалаа. Subscribe-дааж биднийг дэмжээрэй.